Эх орны ирээдүй болсон хүүхдүүдийн төлөөлөл бид Монгол хүн шүү гэдгээрээ бахархан омгшин сэтгэл тэнгэр дуу нэгтэйгээр дурсамжаараа хөглөгдөн аяллаа үргэлжлүүлж байна. Тэд бол Монгол улсын ерөнхийлөгч Ухмаагийн хөрс өхөн ивэл дор Зэв залуусын холбооноос зохион байгуулж байгаа бие Монгол хүн хөтөлбөрийн оролцогч цэнхэр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 100 хүүхэд. Америк, Швед, Англи, бүгд найрамдах Солонгос улс, Герман, Франц, Австрали, Кен зэрэг улсад амьдардаг Монгол хүүхдүүдээс гадна эх орондоо байгаа хүүхдүүд 10 гаруй хоногийн турш тусгай хөтөлбөрийн дагуу үндэсний бахархал, өв соёл, эх оронч үзэл, эв нэгдлийг эрхэмлэж илүү ихийг сурч мэдэж байна. Энэ чүүднээс би Монгол хүн хөтөлбөрт оролцогч хүүхдүүд Монгол номотик зохицолборт зочлон Монгол ахуй соёлтойгоо танилцахын зэрэгцээ 93 наадмаа багтаасан Монгол нүүдэлчин бэсрэг наадмыг үзэж сонирхлоо. Энэ үеэр хүүхдүүд өөрийн сонирхсан зүйлсээ чөлөөтэй асууж Монголынхоо өв боломжтой ёс заншлыг илүү мэдэж авсан юм аа. Дээрээс монголчууд хоёр төрлөөр одоо нүүдэлж ирсэн гэсэн. За хүүхдүүдээ Монгол ээжүүд, Монгол эмэгтэйчүүд баг одоо цаас өнөхөө дээжиг өргөдөг те. Сайн сайхан яваараа, сайн яваараа гэж байгаль дэлхийгээ харагдаж мөнх хөхтөн гэртээ баг цаас өнөхөө дээжиг өргөдөг гэсэн. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүд өөр өөр ингэсэн онцлог давуу тал ав яс чадвартай. Тэгвэл би Монгол хүн хөтөлбөрт оролцогч хүүхдүүдийн дунд ч эдгээр хүүхдүүд багтжээ. Манай аав болохоор шагаар авдаг болохоор би дагаад шагаар уцалсан. Усан ашаа мөргөө мөнх бадрах гэдэг. Аавгаараа л юу сонирхлоороо тэгээ хамт харавж байгаа салсан. Энэ болохоор нөгөө манай 9 хөл цагаан тугийн бэлэгдэл. Би Монгол хүн гэх хөтөлбөрийг болохоор манай нагад заах ер нь надад танилцуулаа тэгээд ер нь гой санагдаад болцсон. Хөтөлбөрийн хувьд болох ингээд өв соёлоо сайн сурч мэдээд олон найзуудтай болж байгаа болохоор гоё байгаа. Замин домбра уняаган яткан караа журга. Би Монгол хүн. Хүүхдүүд эх орны маань хамгийн сайхан зүйл нь цэнгэг сайхан агаар, цэлмэг хөхтөнгөр, уулус бүхэл зүйл нь гоё гэж хоорондоо ярилцсанаа. Өндөр хөгжилтэй улс орнуудад амьдарч байгаач Монгол эх орноо эмээ өвөөгөө илхэн саднаа тэд сандаг байна. Мөн л тэд хэдхэн хоногийн өмнө танилцсан ч хамт найзуудаа найрамдал туслангаа багш нараа санахан дамжиггүй. Гэхдээ эргээд л тэд эх орондоо ирнэ. Бага мөр үхэр харсан. Америк ерөөсөө юм байдгүй. Би цусан ирчээд би найзалсан. Одоо ийм хөдөө амар гой салхтай би тэрэн амар дуртай. Гадаа би гарах амар дуртай. Би Монгол хүн. Бид нэр гэртээ танилцсан. Тэгээд шагаа харваж сурсан. Тэгээд бүргэд харсан. Тэгээд бас морин дээр сууж зураг авахлах нь амар гоё юмсан. Энэ хөтөлбөрт хамрагдсандаа би маш их баяртай байна. Энэ хөтөлбөрийг ингээд зохион байгуулсан ерөнхийлөгч хөрс өх ахтай баярлаа. Тэгээд Зэв залуусын холбоодоо маш их баярлаа. Шивдэд амьдрах гоё. Гэхдээ шивдэд Монголд айгаа гоё. Эх орондоо ирсэн чинь уул хараад эмээ өвтөөр уулзаад амар гоё лээ. Мөрөн ухад амар гоё лээ. Тэгээд мөрөн ухаараа давхаараа амар гоё. Салхи хийсэд амар гоё лээ. Монгол хүн хөтөлбөрийг хүүхдэд ээлтэй олон байгууллага ивэнтэтгэж хамтран ажиллаж байгааг энд дурдъя. За мэдээж одоо зөв хүмүүжлэлтэй эх оронч сэтгэлтэй хөдөлмөрч байхад бол их анхаардаг. Макс группийн хувьд хүүхдүүдэд спортыг дэмждэг. Спорт бол өөрөө бас зөв хүмүүжил өгдөг. Зөв Монгол хүн болохтой одоо төлөвшөлт нэмэлттэй бид нар олон одоо чиглэл салбараар хүүхдүүдийг, залуучуудыг дэмжиж ирсэн. Цааш ч гэсэн дэмжих болно. Ингээд дэлхийн бас олон улсаас ингээд бие Монгол хүн хөтөлбөр
зохион байгуулж санаачилж ажиллаж байгаа та бүгдэд бас баярлалаа. Амжилт хүсье. Тэгээд энэ сайхан олон одоо Монгол хүүхдүүдтэй мэдээж хүүхд болгонд мөрөөдөл байгаа. Тэр мөрөөдөл нь биелийг монголчуудынхаа нэр хүндийг өндөр төргөж одоо Монголоо одоо сурталчилж одоо их сайхан ажиллаж амьдраарай. Тэгээд сайхан мөрөөдлүүд байгаа. Их хичээх юм бол хүүхд болгонд олон одоо боломжууд байгаа гэдгийг хэлье. Баярлалаа. Агуулгад даатгал нь аялж амарч байгаа хүүхдүүдтэй өрсөн хамгаалах боломжийг гинтийн осол аваараас хамгаалах зорилготойгоор гинтийн ослын даатгалаар хамтарч ажиллаж байгаа. За хүүхд бүхэн аюулгүй амарч тухайн хөтөлбөртэй хамрагдаж аялж Монгол орноор аялж эх орныхоо өв соёл ёс заншлыг өөрийн биеэр мэдэрч насан туршийн амьдралдаа сайхан дурсамжуулах болтгоо гэж бид хүсэж байна. Монгол байгаа хүүхдүүд гадаадаас ирсэн найзуудтай алхам бүр тусалж дэмжиж байгаа бол монгол хэлээрээ харин тэд сайн ярих хичээж хамтдаа тоглож наадан аль хэдийнэ дотносжээ. Монгол хүн болж төрөх хувьд яа чинь тийм баг байхад бид нэр ингээд ийм адалтайгаар ийм их орондоо төрсөндөө ингээд бахархдаг. Тэгээд энэ агуу уудам өв соёлтой эртнэл ирсэн ингээд ёс заншилтай ийм ингээд улсад ингээд хүн болж мэдлсэндээ би өөрөөр их бахархдаг, бас баярлдаг. Гадаадд ирсэн монгол найзуудтай хандж хэлэхэд ингээд ярихыг хичээгээрээ ер нь бол өөрийнхөө англи хэл сурсан туршлага дээр үндэслэх юм бол ер нь бол буруу жилэнд л өвчлөж яриад л хэрэгтэй. Тэгээд яриад ахаар үхлийн зам чинь нэмэгдэнэ. Тэгээд яг энэ англи хэл монгол хэл хоёр чинь хамаагүй ялгаа байхгүй шүү дээ. Тэгээд сурахад хамгийн хэлбэр хэл чинь англи хэл байхгүй юу? Тэгээд сурахад хамгийн хэцүү топ 20 хэлт нь Монгол улс 13-т зэлдэг. Тэгэхээр монгол хэлийг сурахад тийм хэцүү бас монгол хүн болж төрөх тийм ховор гэсэн юм байхгүй юу? Минийхээ бол одоо энэ би монгол хүн гэд ерөнхийлөгчийн вебсайт зохион байгуулж байгаа хөтөлбөрт бол анх удаа оролцож байна. Өмнө нь бол ийм үйл ажиллагаанд ерөөсөө оролцож байгаагүй. Тэгээд түүгээсээ сонсоход бол сэтгэл маш өндөр байлаа. Маш олон найзуудтай болж гин. Тэгээд найзуудтай бас өв соёл уламжлалаа бас зааж өгж гин, хэлж өгж гин. Бид нар бас ном бас өгж явуулсан л да өв соёл уламжлалын тухай найзуудтай уншуулаарай гэд тэндээсээ бас найзуудтай танилцуулж байгаа гэж бас. Амжилт чадна шүү. Ээж нь чамдаа итгэж байгаа шүү. Хайртай шүү. Үндэснийх баяр наадмыг эдээшүүс хоол завггүйгээр зөвшгүй. Оролцогч хүүхдүүд маань энэ үеэр наадмын хошуур эмээг гэхээ чансан баяртай цаг амтрхан иддэг талаараа хуваалцлаа. Хошуур бууз. Хошуур дуртай, амар хошуур like. Одоо наадам болоо зөндөө хошуур идэх үү? Хэдэн хошуур идэж чадах уу нэг дотор? 7 гэдэг үү? 8 идэх. Эмээ өвөөгөө тахад хараад хөдөө яваад гоё байна. Би англи байхдаа Монгол бол сандаг. Чингис хаан музеймыг хараад тэгээд сайхан байсан. Баяртай цай дуртай вэ. Манай эмээ хийдгээ. Тэгээд би амар дуртай байдгийн. Уул сайхан агаар амьсгал. Тэгээд мор унаад би монгол хүн. Маш гоё үйл ажиллагаа болж байна. Зарим хүүхдүүд нь бол одоо морь малыг дэрэгдээс нараагүй тийм ээ, нүүдэл суудлыг хараагүй тийм ээ. Энийг харж байна. Энийг ойлгож тодорхой хэмжээнд ойлгож авч байна. Энэ бол маш сайхан юм болж байна. Тэгээд одоо энэ үйл ажиллагааг зохиож байгаа ивэлээрээ хийж, ивэлд авч хийж байгаа Монгол улсын ерөнхийлөгч хөрөл сөхөд одоо талархаж байна. Маш сайхан зүйл хийж байна. Зөв залуусын холбоо гэж байгуулга энийг одоо зохион байгуулж байгаа юм байна. Анхны удаа зохион байгуулж байгаа гэж ойлгосон. Тэгээд бид нар бол одоо энд маш талархалтай дэмжиж ингэж оролцож байна. Монгол орныхоо юунд дуртай вэ? Юунд нь хайртай вэ? Хүнтэй ярьцлах, ингэж морь унах. Монгол хоолн дуртай юу? Дуртай. Ямар хоолн дуртай? Хошуур. Би монгол хүн, би их орондоо хайртай. Ийхүү би монгол хүн хөтөлбөр цааш үргэлжиж оролцогч хүүхдүүдийн өмнө олон арван аялал хүлээж байна. Найзарч нөхөрлсөн, сурч мэдсэн энэ л өдрүүд хүүхэд бүрт дурсамж, мэдлэг, магадгүй сургамж болж дараагийн аялалтаа тэд гарлаа.